тий. Бид нэр одоо Уранго Монгол хөдөлгөөнөөс одоо явж байна. Гал үндэстнээс 2 хөнгөө дээр босоо хөх Монголоос 3 залуу ингээд төлөөлөл болоод ахаад таанартайгаа нэг уулзъя. Энэ хаврын мал төлөөр нь ямар шүү байна. Урд нодын өрчнийхээ бидэд тэгээд тэргүүлж уулзж бичсэн. Энэ жил ер нь төл мал яаж ийна. Ийм зорилгоор гараад наашаа яваа танаа дээр буугаад ийж. Манай энэ нутагт бас одоо манайх одоо яг ууг нутгийг бадрах сум байраа түн яг банадлан бодол бадрахын тэр нутагтаа байж байгаа бас мал уушмуушгаараас ингэж халдуурж малдуурлаад тэгээ болгоон байгаад наашаа нүгээд энэ жил нүүж ирээд Баянгийн нутагт ирээд Баянгийн нутаг дээрээс нь бас л ялгаа авахгүй айдлах нь тийм уушмуушны юм уу бүхэл мөн өвчнөд айдлах нь ирч байлээ. Нэг л өвчлөлцөл юм чинь нэгэнт л одоо ураанаас болоод өвчлөлцөл юм чинь энэ бол хязээ шийдгэн гэж байхгүй малаас малдаан тэгэл яваалаа түрүүнийхээ төлөө малын төлөө хэвээрэл хожмол гарчгаа төлж хэвээрэл энэ чи тэгээд ургийн гажиг одоо энэ жил одоо салахгүй л шүү. Энэ одоо энэ Эрдэнэ дашинд манай энэ ээж эднэрт ч одоо 2 хүүстэй ишиг гарч байна. Энэ зулбайс хураг мураг гарч шүү одоо ингээ үсгүү. Тийм үсгүү хураг гарч энэ өвлжингөө бүх мал нь баг ямааных нь ихэнцэг нь баг зулбсан. Зүгээр үсгүй юм гараад тэгээ зарим нь болохоор ихэн ингээд яг дэлэн саахад бол яг сүүгэр гүйцэд дэлгэнцэн ирнэ төл нь юм урган дотроо нөгөө гүйцэд нөгөө юу байгаагүй юм боожоогүй яг тийм одоо хурга шиг маш их гарч байна. Одоо энэ хэний оюун эрдэнэ идэж баахан хэд хэдэн тийм ишиг гарч л дотроо хүчгсэн амьлаагүй дотроо боожоогүй тийм ишиг өдр гараад өглөөл гэж л. Тэгээ одоо энэ юу байна энэ зүүн Баянгийн тос доншин байна. Одоо ингээ хортой том юм нэнд гожгор яваад байгаа цам цагаан машинуудаар дүүрэн яг газрын гүнээс ингээ соруулж авсан тосоо авцрангуутлаа тийм цагаан савтай хорыг аваачиж ингэж хийгээд ус тос хоёр нь ялгараад ирэнгүүтэл хортой усаа аваачаа шууд энэ замдаагаараа ингээл асгаал явж байна. Энд чи одоо яаж байгаа ингээ асгаад байдаг нэ тэр та нар чи хортой усаа асгаад тахтай яа тийм гэхлээр тоосчлтонд орж байна л гэж хэлдэг. Тэр нь тэгэл ингээл замдаагуур ингээл мотоциклтай машинтай давхиж яхад бүр нүд хорсоод бүр амар үнэртэй байдаг. Одоо манайхан Улаанбаатар сумын одоо энэ зүүвч гэдэг газар одоо өвлждөг хаварждаг манай бүхэл зунждаг хүртэл нутаг ус тэнд байдаг. Тэгээд эндээс нэг Кожогоор манайхаас бол 10 хэдэн километр байдаг болохоор за салхинд ороос нэг холдоотхыг холдсон чи энд нь ирсэн чинь доншин яг юм болохоор хаач очиод ялгаа алгаа баа чи хэцүү л байна. Одоо амьдрах одоо ямар ч баталгаач алга малтай явъя гэсэн итгэлч алга одоо нэр маллахаас ч урам уугарч бид нар чинь залуу улсууд өчнөө жил амьдрнууч биднэрт нас байна тэгтэл одоо бид нар ч одоо малаараа л амьдрч малынхаа ашиг шимээр л амьдрахгүй бол одоо өөр юугаар амьдрах юм чи малчин хүмүүс ч малынхаа ашиг шимээр л амьдрдаг байтал одоо ингээл энэ одоо гарчгаа ихэр ишгнүүд идэр бол нэг зул байсан тийм л нэг сонин амар бойтог малын төлөв айгүй бойтог одоо ямар ч мал тийм байна. Бод малын чадлах, бог малын чадлах тийм. Одоо хүмүүс ингэж дэртэй дэргүү кожи ховын хороор үхээд дуусахаас хойш яршиг хэдэн ялаа хядчаа төврөө орё гэж хүмүүс зөндөө байж та одоо манай суманд одоо сумын юмд одоо тийм хүмүүс зөндөө байж.